Сайн байцгаана үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдөр манай студид Монгол Улсын их хурлын дарга Зандан Сэтэр хүрэлцэн ирээд байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр миний хувьд таныг урьдсан шалтгаан нь за мэдээж одоо Монгол Улсын их хурлын дарга гэдэг бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. За тэгэхээр та бол сүүлийн 5 жил үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байгаа. Монгол улсад одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг бүтц бий болсноос хойш 5 жилийн бүтцэд ажилласан хүн бас тийм олон биш. Дээрээс нь таны хувьд бол Монгол улсын гадаад харилцааны сайдаар ажиллаж ирсэн. Тэгэхээр хоёулаа өнөөдөр олон улсын харилцааны асуудал, за геополитикийн асуудлуудаар ярилцъя гэж үрсэн. Тэгэхээр ярилцлагын өмнө нэг зүйлийг хэлчихэд мэдээж одоо таныг би одоо хэтэрхий Монгол улсын дотоод асуудалтай холбоотой, гадаад бодлоготой холбоотой асуудлаар хоёулаа ярилцъя гэвэл одоо би тийм зүйл асуух юм бол үндсэндээ бараг цагийн гарч болох болов уу гэж бодод. Мэдээж ярихгүй юм гэж байгаа. Тийм учраас хоёулаа илүү дэлхийн бодлогын асуудал, геополитикийн, олон улсын харилцааны чиг хандлагатай холбоотой асуудлууд дээр илүү төвлөрье гэж бодож байна. Нэгдүгээр дөрсөнд баярлалаа. За. Хоёрдугаар би таны өмнө Мегмардж доктортой болдгоотой хийсэн ярилцлагуудыг үзсэн, их сонирхолтой санагдсан. Тийм ч учраас бас энэ ярилцлагад орохыг зөвшөөрсөн, таны hulыг хүлээж авсан. Гэхдээ хувь хүний хувьд, хувь хүн судлаачийн хувьд бас энэ чиглэлээр судалж сонирхдаг хүний хувьд хувь хүний байр сууриас би өнөөдөр бас зарим зүйлийг тодтогч, жишээлбэл Мегмард орж ярьж ирсэн, болдгоо ярьж ирсэн, за бас үлд Үлжи Баатаргаа ярьсан тэр яриануд сонирхолтой санагдсан учраас тэрнээс би бас өөрийнхөө санал бодлыг, хувь хүний санал бодлыг хуваалцахаар танай ярилцлагад орохыг зөвшөөрсөн гэдгийг хэлж тодтогч хэлэх нь зүйтэй байна. Тийм зөв. Мэдээж одоо Монгол улсын албаны байр суурьч гэдэг юм уу? Монгол улсын их хурлын байр суурь бол огт биш гэдгийг үзэгчид ч бас ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгэхээр ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд олон улсын харилцаанд их тийм хөдөлгөөнтэй. За 2 жил гэлтгүй ер нь цар тахлаас хойш. За зарим судлаачид бол манай нэвтрүүлгээр орсон сая таны нэр дурдсан зарим судлаач нар шилжиж ирсэн. Олон улсын харилцаанд яг одоо нэг тийм системийн шилжилт гэдэг зүйл яваад байна гэж. Ер нь чиг хандлага их өөрчлөгдөд байна. За эргээд нөө технологийн асуудлууд ирдэг. Тэгэхээр таны харж байгаагаар ер нь олон улсын харилцааны систем, энэ олон улсын харилцаа гэдэг ерөнхий ойлголт ямар чиг рүү яаж өөрчлөгдөж, ямар өөрчлөлтүүд явагдаж байгаа шүү. Ер нь яг Ханс Моргентаугийн тодорхойлсноор олон улсын улс төр, олон улсын харилцаа гэдэг бол бүхэл улс төрийн адил эрх мэдлийн нөлөөллийн төлөө улс төр юмаа гэж тодорхойлсон. Тэгэхээр дэлхийн бүх улс орнууд хооронд л өөрсдийн ашиг сонирхлын төлөө улс төрийн нөлөөлөл тэмцэл бол геополитикийн шинэ орчин нөхцөлийг бий болгож байгаа. Геополитикийн шинэ орчин нөхцөл нь өөрөө бас геополитикийн онолын шинэ хандлагыг бий болгосон. Одоо орчин үеийн геополитикийн онол бол хэд онцлогтой болсон. Хуучин геополитикийн онол бол зөвхөн улс хоорондын улс төрийн асуудал байсан бол одоо non state actors буюу улс бус тоглогчд. Энэ олон улсын байгууллагуудын одоо нөлөө маш их нэмэгдсэн. Энэ нэг онцлог нь за хоёрдугаарт нь геополитикийн онол жишээлбэл глобалчил ба даяарчил ба деглобалчил. Одоо глобалчлалаас бас үндэсний бодлого руу чиглэж байгаа. Дангаарчил руу, даяарчлалаас дангаарчил руу шилжиж байгаа ийм онцлог. За cyber security буюу кибер аюулгүй байдал, болон одоо мэдээллийн дан гэж байгаа. Тэгээ орчин үеийн геополитикийн орчин маань, дан зөрчилдөөн маань хуучин уламжилалт газар, агаар, далайд өрнөдөг байсан тэмцэл бол кибер, дээр нь сансрын зэрэгтэй болж байна. Кибер арматтай болж байна. Кибер аюулгүй байдлын арматтай болж байна. За энэ бүхний дүнд нь бол мэдээллийн дайм болж байгаа. Энэ бүхнийг бол хайбрид дайм буюу одоо олон хэмжээст олон одоо зарим хосмол гэж харьцуулаад байгаа юм л хайбрид. Гэхдээ энэ чинь хосмол гэдэг чинь хос хоёр юмнаас бүрддэг хэл. Хайбрид гэдэг бол маш олон төрөлтэй болсон. Дайны хэлбэр янз. Ийм учраас одоо мэдээллийн дайнд гэж байна. Одоо мэдээллийн дайн дээр үндэслээд cognitive warfare буюу одоо сэтгэхүйн дайны шин технологиуд нэвтэрч хэмээл оюун ухаан технологийн түвшил ашиглаад хүмүүсийг сэтгэхүйгээр нь удирдах аль нэг талыг баримтлагч болгож дайм өргөлдөөн зөрчилдөөндөө татан оролдуулдаг ийм тарих сэтгэхүйн шин хэлбэр хэмжээст бас нэг тийм орчин бий болж байгаа гэж үзэж байгаа. Энэ утгаараа бол дэлхийн ертөнцид бол геополитикийн орчин нөхцөлч төр олон улсын харилцаач гэсэн эрс өөрчлөгдөж байгаа. Хамгийн гол шинж нь дэлхийн олон туйлтай болж байна.
нэг туйлаас олон туйл руу шилжиж байна. За олон туйл дэлхий дээр хөгжлийн хүчний олон төвүүд шинээр бий болж байна. За тэр хэмжээгээр олон улсын харилцааны онол ёсоор одоо дайн зөрчилдөөн зайлшгүй гэж үздэг. Дэлхийн олон туйлтай болоход тийм ч учраас өнөөдөр зүүн Европ, ойрох дорнд өмнөд хятадын тэнгис, Солонгосын хог гээд халуун цэгүүдийн зөрчилдөөнд байдал бол улам нэмэгдэж байгаа нь дэлхийн улс төрийн байдлыг бол их урьдчилан таамаглах аргагүй болгож байгаа. Тэгэхээр таны ярьснаас ингэж хэлж болох гээд байна. Одоо бид нэр та сая дурдлаа зүүн Европ ч юм уу ойрох дорндын бүс нутагт өрнөж байгаа асуудлууд. За мөн одоо магадгүй Тайваны хоолойд цаашдаа гарч болцсошгүй асуудлууд гэдэг чинь. Энэ асуудлууд бол ерөөсөө нэг улс орондын асуудал биш. Ерөөсөө системийн шилжилтэд дагаад систем ингээд шилжээд байгаа учраас асуудлууд үүсээд байна гэж. Одоо зөрчил сөргөлдөөн тэндээс үүдэлтэйгээр гараад байна гэж хэлэх гээд байна тийм. Тэгэхээр иймэрхүү сөргөлдөөнийг бид нар урт хугацааных гэж хүлээлт тавих хэрэгтэй юу яах хэрэгтэй? Гэхдээ урт хугацааны гэж л үзэн л дээ. Олон улсын харилцааны онол ёсоор дэлхийн олон туйлтай болоход дайн зөрчилдөөн заалшгүй гэж үздэг байсан. Уламжлалт бүр Бисмарк байсан. Яг тэгэхээр дэлхийн нэг жанжилтаа ч юм уу байж байгаад олон жанжилтаа болоход бүс нутгийн болон эрх мэдлийн зөрчил бүхэл улс төрийн адил эрх мэдлийн нөлөөллийн төлөв тэмцэл юм бол тэр заашгүй гэж үзэж байгаа юм л да. Тийм ч учраас одоо жишээлбэл ер нь эрт бол тэгтээ энэ бас цаана геополитикийн хүчин шалтгаантай. Бүр 20 дугаар зуун 19 дугаар зуунд ч гэсэн тэр Маккандер бол Хартвард Маккандер бол Хартландын онол буюу одоо зүрхэн газрын онол гэдэг онолоороо зүүн Европыг эзэмсэн нь бол зүрхэн газрыг эзэмшнэ. Энэ одоо зүүн Европын Кримийн дайныг хүртэл хамбалж байсан байдаг. Кримийн хогийг хүртэл. За ингээд зүүн Европыг эзэмсэн зүрхэн газрыг эзэмсэн нь бол дэлхийн арлыг эзэн, Евразийг эзэгнэ. Евразийг эзэмсэн нь бол дэлхийг захирна гэсэн ийм онолыг Маккандер төвшүүлж ирсэн. Энийг Лев Николаевич Гумилев бол ер нь монголчууд бол маш том газар зүй өгөгдөл байсан учраас энэ Алтай бүс нутгийг энд Төв Азийн өндөрлөгт маш том эрчим хүчний орон зайг учраас монголчууд ийм хүчрэг юм аа. Ийм учраас дэлхийг эзэлсэн юм аа. Чингис хааны сууцал ягаад мөнх тэнгэрийн хүчинд орж нэрлдэг байсан бэ? Энд бол маш том ийм хүч байсан учраас дэлхийг эзэлсэн юм гэж үздэг. Энд маш нуугдмал хүч байдаг. Энэ бол одоо босод хөрш орнууд нөлөөлж тэр улсууд хүчрэг болсон. Нөлөөнд хүрсэн газар болгон хүч болсон гэж үздэг юм онол байна. Тэгээ энийг бол Рацлийн онол бол газар зүй бол хүний тарих сэтгэхгүй оршин тогтноход нөлөөлдөг, антропологид нөлөөлдөг гэсэн онолыг төвшүүлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл Монгол шиг ийм эрсдэл суур амьсгалтай Төв Азийн өндөрлөгт оршдог ийм улсууд бол одоо цаанаа тесэн зохицох чадвар, суралцах чадвар, оюуны чадам, физикал буюу одоо физикийн болон оюуны асар хүчтэй байдаг гэж. Энэ ийм өгөгдөлтөй улсаас тэр улсууд бол нөгөө зүрхэн газрын онолтой бас шууд энүүгээрээ бас холбогдно гэсэн бас нэг онолж байгаа хандлага. Өөрөөр хэлбэл одоо манай залуучууд хааж очсон юм чадвартай байгаа нь бас нөгөө Монголол одоо бас манайх юм хөтөвөлтэй нэгэдэг бол Монгол хүний дасан зохицох чадвар хүч чадал бэлэгдэл бол бас энэ Монголын тэнгэр эрчит байдаг гэсэн олон. Эний батхныг үзүүлэлтэн жишээлбэл Эdelman Korea гэдэг байгууллагаар засгийн газараас нэг судалгаа хийсэн мэт. Монголчуудыг дэлхийн нийт юу гэж үздэг юм бэ? Монголын брэнд нэр юу гэж гарах вэ гэдэг. Тэд Energetic Mongolia гэж нэрлсэн. Судалж. Ерөөсөө Монгол улсыг эрчист Монгол уу эрчим хүчний орн юм байна. Тэр нь зүгээр нөгөө цахилгаан эрчим хүчнээсээ гадна монголчуудад байдаг одоо дэлхийн бүх улсууд л нөгөө энерги авъя гэж очдог газар байд юм билээ шүү дээ. Тэг чи Монгол өөрөө тэр чигээр эрчим хүчний орн юм байна гэж үзээд эрчим хүчний эрчист Монгол Energetic Mongolia гэсэн брэнд нэрийг монголчууд өгвөл таана гэж тийм дүгнэлт зөвлөгөө өгч ирсэн. Энийг монголоор манайх эрчист Монгол гэж орчуулж ирсэн. Энэ бүхэн бол энэ зүрхэн газрын одоо бас салшгүй холбогдно гэж бид үздэг. Зүрхэн газрын онол бол бас цаашдаа энэ Алтай улс энэ мөнх тэнгэрийн хүчин төрөнтөр гэдэг бол зүгээр нэг сансаргүй гараад ирсэн үзэл байна л биш. Тэнгэризм энэ бол Берагвантрийн судалж бичсэн юмуд бас маш үнэтэй судалгаа Гумилевийн тэр судалгаа тооцоололын төрөд бүгд уйлдсан бодлого. Тэгэхээр энэ бол Маккандрын онол ч гэсэн, Рацлийн онол ч гэсэн, орчин үеийн зүрхэн газрын онол ч гэсэн тэр энэ газар зүй онцлог тоолбод. Геополитик гэдэг чинь ерөөсөө одоо инх тайвны төлөөх газар зүй гэсэн
агуулгаар анх Spikeman бичсэн. Бас бичиж тодорхойлж ирсэн. Ерөөсөө геополитик гэдэг чинь газар зүйгээс л бүх юм шалтгаалж байгаа шүү дээ. Газар зүйн онцлог ямар байна? Тэр хэмжээгээр тухайн улсын геодын эзэн орчин. Орчин үеийн геополитикийн онолын нэг чиг хандлага бол энэ non state actors гадна ус энэ юу geoeconomics гэдэг нэг ойлголт байна. Газар зүй эдийн засаг гэсэн ойлголт. Хуучин эдийн засгийн газар зүй төлөө үздэг байсан. Тэгвэл энэ улс орны хувьд эдийн засгийн geoeconomics буюу geo эдийн засгийн онол бол geo эдийн засгийн онол бол бас энэ улс орнуудын хүч хөгжилд хөгжил цэцгэлттэй салшгүй холбоотой гэж үздэг. Тэгэхээр нөгөө бид нар газар зүйн хүчин зүйл гэхээр ерөөсөө нөгөө нэг байршлаа яриад идэг зүгээр. Хоёр их хуршийн дундууга далаад гарцгүй гэдэг чинь. Тэгэхээр таны харж байгаагаар Заргаацлын дэвшүүлсэн санаан дээр тулгуурлаад за Гүмлевийн илүү монголчилсан. За тэгээд таны одоо харж байгаа дүгнэлтээр бол энэ дээр нөгөө байгаль цаг уурын хүчин зүйл гэдэг газар зүйн хөгжил чинь бас нөлөөтэй байна гэж харах гэдэг. Улсын хүч чадал гэдэг хүчин зүйл. Эндээс харах юм бол Монголын нөгөө эрс дэс байдал газар зүйн онцлог өндөр уулс гэдэг ч юм уу, өргөн удам нутаг ч юм. Энэ бол өөрөө биднэрт тодорхой давуу талуудыг бий болгож байна гэж байна. Гэхдээ мэдээж одоо геополитикийн онолыг та сая дурдж байна. Одоо Nicholas Spikeman гэдэг ч юм уу, Rudolf Chelness эхлээл ерөөсөө ингээд геополитикийн маш олон онолчд байсан ирсэн. Та түрүү эхний асуултанд хариулахдаа их гүрнүүдийн хоорондын сөргөлдөөн гэдэг ч юм уу, олон улсын харилцааны зөрчил гэдэг зүйл 6 хэмжээс рүү орсон гэж ярьсан. Хуурай газар, ус буюу далай тэнгис, одоо агаар гэсэн 3 хэмжээсээс халиад хүтэн дайны үед сансар гэдээ нэмэгдсэн юм байна. За орчин цагт бол кибер гэдээ нэмэгдсэн. Одоо дахиад бүр одоо оюун сэтгэлгээний асуудлууд яригдж эхэлж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр эндээс үүдэлтэйгээр нөгөө нэг бидний мэддэг, ярьдаг геополитикийн онолууд бол хоцрогдсон гэдэг санаа, та бас өөрчлөгдөж байгаа гэдэг санаад дурдж байна. Тэр талаар одоо хэмжээс нь олон болоод ирэхээр уламжлалт геополитикийн онолууд бас өөрчлөлт гарах уу? Уламжлалт геополитикийн онолууд өөрчлөлт гараад дэлхий илүү хавтгай болж байгаа гэдэг шиг энэ технологийн дэвшил дотор жишээлбэл хиймэл оюун энэнийг дагсан мэдээллийн за энэс нөлөөлсөн сэтгэхүйн дайны хэмжээнд хүмүүсийн сэтгэх тарих оюунд нөлөөлөх хэмжээнд хүмүүсийг удирдах хэмжээнд хүрж байгаа нь өөрөө геополитикийн цаашин орчныг үлж. Өөрөлдвөл газар зүйн асуудлаас үл хамааран одоо дижитал орчин шинэ хавтгай дэлхийг бүтээгээд байна шүү дээ. Энэ өөрөө шинэ нөхцөлийг бий болгож байна гэж бодож байгаа. Өөрөлдвөл зүрхэн газар бол Чингис хааны 13 дугаар зуунд бол Монгол улс байсан гэж бодож байгаа. Яг тэгэхээр тэр үед далайн тухай төсөөл байгаагүй. Ингээ монголчууд торгоны замыг нээгээд дэлхийг эзэгнээд ирэхэд Христофор дараа нь тэгээ Туркууд хянаад ирэхээр Христофор Монгол руу очих дөд замыг далайн зам хайх гэж явж байгаад Америкийг нээцэх шүү дээ тийм ээ. Чин Монголын хамтаа уулзах гэж явсан гэж байгаа шүү дээ. Тэгтэл далайг эзэгнсэн дэлхийг эзэгнэх гэсэн онол тэрний дараа гарч ирсэн. Одоо тэгэхээр хуурай газар агаар тэгээд далайг эзэгнэх домд хэтэн тэнгис гэсэн далайн зөрчилтэй өнөө далайн торгоны зам гэж ярьж байна. Энэ нэг хянж байгаа дэлхийг хяндаг байсан бол одоо сансрын хүч орж ирээ. Тэгээд кибер оюун санааны сэтгэхүйн юм нөлөөллийн хэмжээнд хүрчихээр дэлхийг хүртэл улс орнуудыг дотор нь хүртэл хувааж шít. Тийм ээ? Харин тийм. Аль нэг улсыг дэмжихгүй гэдэг юмыг одоо Америк ч гэсэн ингээл Израилийн газын зурагчийн ойрхон дорнодын дайныг эсрэг чагсаалт цуглаан болж байна. Non state actor гэж чинь ч бас нөлөөлж байна. Энийг 4-р үеийн дайны хэрэгсэл гэж Facebook юм өдөгцөн ч биш одоо энэ чагсаалт цуглаа энгийн иргэд зэвсэг барьсан айрын биш. Одоо энгийн иргэдийн нөлөө маш их болчиход байна. Энэ яг л оюун сэтгэхүйд нөлөөснөөр сэтгэхүйн дайнд нөлөөснөөр жишээлбэл Вьетнамын Америкийн нэгдсэн улсыг зогсоосон бас нэг гол хүч бол дотоодын чагсаалт цуглаан тэмцэн шүү тийм ээ. Танс Forest Camp гэдэг киног санаж ивэл нөлөөлөй чинь мэдээллийн дайнаар тэгээд тэр нь сэтгэхүйд нөлөөлөх тарих сэтгэхүй хэмжээст хүмүүс нөлөөлөх замаар ямар ч улсыг өөр нь удирдан чиглүүлж болж байгаа. Арчилсан арга хэлбэрээр. Энэ бол одоо геополитикийн орчин чиг хандлага цоо шинжилж байна гэсэн үг шүү дээ. Та сая яг дурдлаа л да. Израилийн тууштай дэмжихийг Америкийн нэгдсэн улс бол өөрөөсөө Израиль гэдэг улсыг үүсэн байгуулагдсан цаг мөчөөс хойш 80 жил үндсэндээ дэмжиж байгаа. Гэтэл одоо энэ сонгуулийг ухтаад Израилийг дэмжихгүй байхыг шаардсан маш олон оюутны жагсаалууд Америк жишээлбэл явж байна. Энэ одоо нүн таны хэлж байгаа нэг том кейс жишээ болох гээд байна. За дээрэс нь одоо тодорхой асуудлуудаас тодорхой геополитикийн зөрчлүүдээс үүдэлтэйгээр манай ч гэсэн зарим талаар ажиглагдаж байна.
нэг улсыг хэд фанатизмаар хардаг, шүтдэг, одоо дэмждэг. За одоо баг худлаа ярьсан үнд хөлөмгийн дуртай клубэд дэмжиж байгаа юм шиг дэмждэг нэг ийм хандлагууд байгаад байна л да. Тэгэхээр энийг бид нэр таны сайн хэлж байгаа когнитив дайны нэг хэлбэр гэж харж болох байна. Үр дагаварч. Ерөөсөө ийм замаар нөлөөллийн бүхэл арга хэмжлийг явуулж байгаа учраас тэрэнд одоо автуулах төр зэсгтэн тэрчлүүлэгчид олон янзын арга хэлбэрүүд дэлхийд аль хэдийн уламжилт 4-р үеийн дайны хэрэгсэл тооцогддог болсон. Тэгээ атомын бөмбөг 2-3 дугаар үеийн дайны хэрэгсэл байсан бол орчин үеийн дайны хэрэгсэл ийм өөр болсон байхгүй. Когнитив хэмжээнд хэрэгсэн. Тэгтэл инхийг хэрэгсэлээс гадаад бодлогын Монгол улс болж байгаа. Би жишээлбэл одоо Монголын төр тангараг өрсөн. Монголын төр арт түмэнд үнчөрөөс тангараг өрсөн болохоос биш. Би альсвал Зөв Европ ч юм уу, альсвал Израильт ч юм уу тангараг өргөөг байхгүй. Би Монголын арт түмний хэрэгшийг хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр Монголын арт түмний хэрэгшигчийн дэлхийн Ханс Маргентаугийн тодорхойлсноор дэлхийн улс үндэстэн болгон өөрийнхөө ашиг сонирхол нөлөөллийн төлөө даанч байна уу, зөрчилдөөнч байна уу, гадаад бодлого, дипломат бодлогоч байна уу, тагнуул цэргийн үйл ажиллагаа ч юм уу, тусгай ажиллагаанууд явагдаж байгаа. Тэгэхээр тэрний зөвдөх арга хэлбэрүүд энэ мэдээллийн дайны гол стратеги, энэгээр хүний тарих оюунд нөлөөлөх стратеги бол хиймэл оюун ухааны төвчөнд төгссөн байна шүү дээ, тийм ээ. Ийм учраас монголчууд бид бол илүү хэрцүү байж зөвхөн улс орныхоо ашгийг энэ орчин үеийн геополитикийн өрсөлдөөн зөрчилдөөнтэй байдалд Монгол улсынхаа эрхчлэлээр тулгуурсан одоо хэрцүү бодлого явуулахыг бол бас ойлгож ухаарч ажиллаж байгаа хэрэгтэй юм гэдэг тодтогж хэлэх гэж байгаа. Би таны нэг рилийг үзсэн. Зэбэгний Бзежинский гэж одоо Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан хүний ном одоо шатрын аврах хөлөг гэж алдартай номыг одоо уншигчдад зөвлөж байгаа. Тэрийг харсан. Тэгэхээр тэрэн дээр гардаг шиг үндсэндээ геополитикийн орон зай гэдэг бол шатрын хөлөг. Тэгэхээр нүүдлээсээ хамаарат дайн сүргэлтэн гарна. Тэрийг заавал бид нэр өөрсдөө хамаатуулах хэрэггүй гэж харж болох гээд байна. Яг үнэ. Ер нь ингээд шатрын аврах хөлөг гэж яагаад нэрлсэн бэ гэхээр тэнд нөгөө ямар нэг хайр сэтгэл, хар цагаан таллага болохоос хайр сэтгэл юм уу нөгөө сэтгэл эмоционалны хандлага байхгүй цэвэр өрсөлдөөн шүү, тийм ээ. Тэгэхээр зүрхэн газар гэж шатрын байрлал хамгийн чухал. Хаана одоо хүү бодоо байрлуулах уу гэж. Тэгэхээр энэ бол нөгөө зүрхэн газрын онолтой ч гэсэн Бежинский онол хамгааж байгаа. Ер нь манай дэлхийн хамгийн геополитикийн хамгийн том онолчид Самуэль Хантингтны соёл иргэншлийн мөргөлдөөн. За дараа нь соёл иргэншлийн мөргөлдөөн ба дэлхийн дэг журмыг өөрчлөх гэсэн ийм хоёр. Одоо өнөөдөр соёл иргэншлийн мөргөлдөөн л болж байна шүү, тийм ээ. Яг үндэ тэр хойрох дорнодод болж байгаа зөрчилдөөн ч гэсэн соёл иргэншил, шашин, соёл иргэншлийн мөргөлдөөн. Clash of Civilization буюу одоо Хантингтны тэр тодорхойлсон номын процесс яг л явж байгаа. Нөгөө талдаа дэлхийн нэгнийг бас урд гарахгүй байхгүй. Чи яг либерал арчилсан онолоор бол, тийм ээ. Тэр хүмүүс өөрсдийнхөө шашныг шүдэх, өөрсдийнхөө байх хүн болгол хэрэгтэй шүү дээ. Тэр дабл стандарт байх хэрэггүй шүү дээ, тийм ээ. Гэтэл энэ бол ерөөсөө геополитикийн асуудал юм бол тэнд Самуэль Хантингтны тодорхойлсон соёл иргэншлийн мөргөлдөөн болж байна гэсэн. Энэ дэлхийн дэг журмд нөлөөлж байна гэсэн. Бежинский шатрын аврах хөлөг бол Бежинский бол ер нь польш гаралтай бөгөөд яг Оросын талаар илүү мэрэгчсэн геополитикч хүн учраас зүрхэн газар бол онолыг бас илүү Маккандрын тал онолыг илүү баримтлагч байсан болов уу гэж би бод. Яг тэгэхээр яг зүүн Европ дээр илүү анхаарсан. Ийм учраас энэ хоёр геополитикийн онол бол бас тодорхой хэмжээгээр гоцордож байна. Одоо орчин үеийн сансрын болон дэлхийн кибер орон зай чи өөрчлөгдөд шүү дээ. Төлөвлөөгүй байсан өөр зүйлүүд. Одоо Фридманы дараагийн 100 жил гэдэг номонд бол жихадын дайны дараа зүүн Европын дай эхэлнэ гэсэн агуулгатай одоо бүр 2000 онд тодорхойлж авчихсан байдаг. Next 100 years буюу одоо дараагийн 100 жилийг төлөвлөхдөө дараагийн 100 жил бол зөрчилдөөн мөргөлдөөний 100 жил болно. Бараг дэлхийн 3 дугаар дайны ирмэг дээр болно гэдгийг олон геополитикчид ярьж байгаа. Өөрөө олон төлтөө задагдсан маа. Тэгэхэд тэр төлөвсөн ёсоор бол жихадын дайнд дуусчаад Европт. Тэгэл жихадын дай эргээд сэргчлээ, тийм ээ. Одоо Ираны нөхцөл байдал болон Солонгосын нөхцөл байдал, Өмнөд Хятадын нэгэн нөхцөл байдлууд бол бас л зөрчилдөөнийг улмал дэвргээд энэ хөөс биш. Бид ойрын хэдэн 10 жилдээ юм доктортой амар амгалан дэлхий бол шууд тогтоход хэцүү. Яг бол сүнцтэн болго өөрийнхөө эрх шигэл тэрүүнд тавьдаг болсон учраас. Юм учраас орчин үеийн геополитикийн онолын нэг чиг хандлага бол
үндэсний бодлого глобалчлах хаяг төрчил байна. Энэ хэмжээгээр нэгдсэн үндэсний байгууллага, дэлхийн бодлооны байгууллага гэх мэт олон улсын байгууллагуудын нэр хүнд үүрэг орол лиг тодорхойлох асуудал ахиж хөндөгдөж байна. Улс үндэстэн болго өөрийнхөө үндэсний тийм бодлогыг дэлхийн бодлогын дээрч тэр эдийн засаг дээр ч гэсэн илүү протекционист өөрсдөө хамгаалсан ийм чиглэл рүү явж байгаа нь дэлхийн бодлогын байгууллагын ч гэсэн одоо үүрэг ороолыг нэлээд бууруулсан ч юм л та. Тэгэхээр таны ярин дээр хит дурдагдлаа. Тэгэхээр асуухгүй чадахгүй л байна л да. Одоо тэр зүрхэн газар гэдэг зүйл бол нэг тийм нүүж хилждэг юм шиг харагдах гэдэг. Дэлхийн хүчний төв хаана байгаагаас хамаарат гэдэг ч юм уу те. Тэгэхээр 21-р зууны Фридман бол одоо дайн мөргөлдөөний зуун гэ үндсэндээ тодорхойлцсон, таамаглалуудаа төвшүүлсэн. Түүнээс гадна 21-р зууныг жишээлбэл зарим Паракана гэдэг ч юм уу зарим хүмүүс бол Азийн зуун гэдэг. Тэгэхээр дэлхийн хүчний төв ерөөсөө бидний мэддэг нөгөө орчин цагийн олон улсын харилцааны төвчин тэр чигээр евроцентризм байсан. Эрдэмтэн ч Европ байсан, их гүрнүүд нь ч Европ байсан, хоорондоо сөргөлдөгтөө ч Европт л сөргөлддөг байсан. Дэлхийн хоёр тайны үндсэн фронт нь Европ байсан. Гэтэл одоо энэ фронт эргээд Аз руу ичсэн гэж бид нар харж болох гэдэг. Тэгэхээр зүрхэн газар бол Аз болчиход байна тий. Маш чухал асуулт. Ер нь бол Макандер ч гэсэн зүүн Европын зүрхэн газрыг тодорхойлохдоо ерөөсөө евроцентрист үзэлтээр тулгуурсан. Евроцентрист бодлого бол ерөөсөө бүх шинжлэх ухаанд ноёлж ирсэн. Тухайлбал эдийн засгийн шинжлэх ухаанд микро эдийн засаг бол Ром Германы болон Англо-Саксоны л гэж. Эрх зүйн олж гисэн Англо-Саксоны, Ром Германы хоёр үндэс эрх зүй бий л гэж үздэг. Орчин үеийн бүх шинжлэх ухаанууд интердисциплинер буюу салбар хоорондын болохын зэрэгцээ энд Азийн, Күнзийн, за Исламын энэ эрх зүйн онол, эдийн засгийн онол, банкны онолуудыг хүлээн зөвшөөрсөн микро эдийн засгийн онол гэсэн гэж ялгадаг болсон. Тийм учраас Англо-Саксоны евроцентрист Ром Германы гэсэн хоёроос онол өргөжсөн дэлхийн өөрчлөлт хэмжээгээр нэгдүгээрт, хоёрдугаарт би бол энэ цагийн айс байд юм байна гэж бодсон. Боддог зүгээр. 13 дугаар зуунд Чингис хаан дэлхийг эзлэх үед Монголд бол зүрхэн газар байсан. Яг бол далаа нэгдэггүй, Америк төв нэгдэггүй тийм ээ. Ерөөсөө нэг том нэг арал Макандрын тодорхойлсноор Евразийн контингентэд энэ төвд бол Монгол ойролт орондыг эзэлснээр бол дэлхийн одоо зүрхэн газар болсон. Нөгөө газар зүйн хүчиж үйлчилсэн. Гэтэл Америк төв нэгдээд дэлхийн өрж далайн тээвэр далайн ойрхол далаа маш хүчтэй бас өөрөө. Бас одоо алтаар улс ч юм уу газрын өгдлөөсөө гадна далайн хүч гэж асуудаг. Ингээд далайг эзэгнээд ирсэн улсууд бол 20 дугаар зуунд далайг эзэгнсэн улс дэлхийг эзэгнэх юм болох орж ирсэн. Одоо Нэви бол. За орчин цагт ингээд дижитал технологи шинэ өөрчлөлтүүд гараад ирэхээр Азийн зам болж байна гэж үзэж байгаа. Энэ бол дэлхийн хүчний төв, хөгжлийн төв буюу зүрхэн газар бол Азад чиглэж байна. Зүүн хойд Аз, Төв Аз энэ чигтээ хөгжлийн шинэ нэрийг тодорхойлно. Төв Азийн нөөц баялаг, за хятадын хөгжил, за Япон солонгосын сэрэг мандал төгжлүүд бүхэлдээ дэлхийн эдийн засгт үзүүлж байгаа нөлөө, технологийн дэвшилт үзүүлж байгаа нөлөө маш өндөр болсон. Ийм учраас бол дэлхийн нэг хүчний олон төвд тодорч олон тул туугдж байгааг нэг шалтгаан. Яг ингээд хятадын талаар бол Америкийн геополитикч жишээлбэл банк санхүүгийн хямрал тийм ээ хүчний хэд төвлөрөл гэдэг юм олон асуудлаар одоо шүүмжлэлтэй байр суурь баримталдаг. Гэхдээ газар зүүн давуу талын хувьд гямлаан руугаар хүрээлэгдсэн Фридман бол бас юм хязгаарлагдсан газар зүүнөөс болцоо товс гэж үздэг. Боловч Оросын талаар бол нэг зүрхэн газартай холбоотой бас өөр бодлогод Оросын холбооны үсэн талаар өөр бодлого. Америкийн эдийн засгийн болон либерал арчлалын тодорхой хэмжээний хязгаарлалт уналтууд бол энэ шинэ нөхцөл байдлыг болгодог. Шинэ нөхцөл байдал гэдэг бол би нэг цаг цагтаа өөр өссөн гэдэг чинь жишээлбэл Англи яг дэлхийн 17 18 дугаар зууны үеийн одоо их гүрэн дэлхийн тэргүүлэгч гүрэн болсон үүргийг гүйцэтгэж ирсэн бэ гэхээр энэ зүрхэн газрын онолтой бас холбогдохгүй л байгаа юм л да. Логикын зөрчилдөд. Заавал зүрхэн газар гэхээр Маккендрийн л онол тоо. Маккендрийн онол тий. Маккендрийн онолыг бол одоо бол хоцрогдсон гэж үздэг болцсон боловч ер нь ерхий агуулга нь рацлын онолын төртөө уйлдж хагаад
бас шинээр дэвшүүлэлт тавина л да. Бижинский бол тэрийн шинээр дэвшүүлэлт тавьсан. Суурь зарчим нь бол бас байж болох. Тийм байна. Тэрнээс заавал зөв Европ гэдэг бол гэхдээ геополитик бол реалист, идеалист биш. Тий, өөрөө реализм бод байдалд уулах хэрэгтэй. Одоо идеализмаар нөгөө когнитив нөгөө сэтгэхүйн дан мэдээллийн дааны өглөөр идеализмаар хандах юм бол тэр усуд хохироод байгааг олон жишээ харуулж байна. Сүүлийн жишээнүүд маш их хартанд хохирлож болж. Тэгэхээр реализм баггүй. Одоо далаад гарч өгдөг бол реализм. Хоёр хүчтэй гэдэг бол реализм. Бод байдал. Тэгэхээр бод байдал дээр тулгуурсан политик явуулахыг л геополитик гэж байна. Далаад гарцтай улс бол бод байдал нь тийм ээ. Энэ бүхэн мөн өөрөө геополитикийн реалист онол буюу энэ үл реализм дээр тулгуурдаг. Политикс бусад улсын шинжлэх ухаан бол бас илүү идеализм дээр тулгуурдаг байж болно. Геополитик бол өөрөө реализм. Одоо зөвхөн хард павер буюу цэргийн хүчээс гадна одоо зөөлөн хүчний бодлого, зөөлөн хүчний бодлогон задраад одоо энэ мэдээллийн дан, кибер дан, за тэгээд одоо сансрын орон зай дээр нэмэгдээд хүний сэтгэхүйн орон зайд орж эхэлж байна. Тэгэхээр одоо хүчний төвнийг даацд ирчлээ гэж хуйлаа ярьж байна. За ер нь хуйлаа ажилтгүй том академикууд шинжээчд бол бүгд нийтээрээ тэгж дүгнэж байна. Фарид Закария бол бүр одоо Америкийн дараа Хятадын энтгэх гэсэн хоёр том гүрэн 21-р 2100 оны хүртэл одоо дэлхийд тэнцүү хувааж нөлөөлөлөд тогтооно гэдэг чинь тийм харьцангуй прогрессив санаанууд хүртэл байна. Фарид Закария бол өмнө өвчсөн номондоо бол ингээд их сонин тэмдэглэл хийсэн мэт. Фарид Закария бол яг хуу энтхийг их гүрэн болно гэдгийг үндслэлийг тавьсан урт хугацаанд. Хятадтай бас илүү нөгөө энтхийн өөрийнх нь энэ удирдлагын систем арчлан тогтолцоонууд бол илүү потенциал боломжийг нээж илрүүлэх учраас далаад гарцтай тэгээд дэлхийн том гүрэн энтэх болно гэсэн тийм онол дээр Фарид Закариагийн онол үндсэндээ бас чиглэгддэг. Фридман бол Мексикийг ирээдүйд Америк өрсөлдөгч гүрэн болно. 2060 онд дан хийж магадгүй 2 гүрний онд гэсэн юм сонил хамгааллууд төвшүүлсэн л дээ. Харин бусдлаараа бус улсуудыг задрах хөгжих төлөвүүдийг тодорхойлсон нөгөө дараагийн их гүрэн хэн байх вэ гэдэг л бодлого дээр геополитик бас чиглэгдээд байна шүү дээ. Тийм, тэрийг л хайгаад байдаг тийм. Таамаглалууд яваад байдаг. Таамаглал болгон биелдэггүй л тийм. Яг бид нар бол бүгдийг харж тэндээсээ өөрсдийн гэсэн дүгнэлт хийж байгаа. Тэгэхээр нөгөө хүчний төв маань Аз шилжиж ирж байгаа нь манайд нөгөө нэг та сая дурдж байна. Хоёр хөрштэй гэдэг бол манай бодит төгөгдөл. Тэрнээсээ гадна хоёр хөршийн нэг нь ч юм уу аль нь ч юм уу өөрсдөө олон улсын харилцааны төлөв үүсгэж болох гэдэг. Нөгөө нэг төлөв маань задраад олон төлөв болоод ирэхээр энэ биднэрт жишээлбэл манай гадаад бодлогын орон зайг, геополитикийн орон зайг тэлэхгүй илүү их сорилтонд учруулах. Сорилтонд явуулах. Тэгээд сонирхолтой асуулт байна. Тэгээд саяхан Элон Маск нэг пост оруулсан байсан л да. Чингис хаан Кант хоёрын зургийг тавиад Чингис хаан бол хүчээр дэлхийг нэгтгэж удирдах захирж байсан хон. За Кант бол ёс суртахуунаар сэтгэлээр одоо нэгтгэх юм зорилт тавьж ажилласан. За би бол одоо технологиор дэлхийг нэгтгэх нэ гэсэн. Тэгээ ийм 90 зүүнийг бас тодорхойлж байгаа. Тэгэхээр нөгөө улс бус тоглогчид чинь энэ кибер болон сэтгэхүй орон зайд илүү хүчтэй нөлөөлөх чадах хүчтэй болцсон тийм ээ. Ромын пап болон бусад шашны лидерүүдийн үүрэг оролт шилбэл ямар байж болж байна. Ийм учраас бидний бодлоор ер нь энэ орчин дэлхийн ертөнцийн асуудал бол урьдчилан таамаглахад одоо таамаглах олон хүчин зүйлүүдийг дуржилт гео эдийн засаг, газар зүйн онцлог, демографик буюу хүн ам зүйн асуудал. Маш олон зүйлүүд нөлөөлж байгаа. Энэ учраас зохицоор нь бүгдийг ингээд компьютер програмд оруулаад хиймэл оюуханаас асуухад бол ингээ 10 дүгнэлт гарч ирнэ. Тийм учраас энэ бол урьдчилан тооцоолоход хэцүү. Гэхдээ дэлхий бол олон төлөлтэй болж байгаа нь туйлын үнэн. Харин энэ дотор байгаа жишээлбэл демографик асуудал нь хүн ам зүйн асуудал нь тийм ээ. Хөгжингүй орнуудын хүн ам зүй бол буурч байгаа. Хүн цөөрч эхэлсэн. Тийм нөхөн өрчхүү проблем асуулт тулгарсан залуучууд гэрэлт олон жил ёс заншлаа мартагдж энтергээд Америк ч гэсэн учирч байгаа маш том бэрхшээлүүд юм. Монгол улсын хувьд гэж гэхдээ 61% нь 35 хүртэлсэн залуучууд залуу болсон. Тэгэхээр хүн ам зүй гэдэг бол өөрөө геополитикийн 3 том факторын нэг гэсэн үг. Нэг нь бол газар зүйн онцлог, газар зүйн байрлал, хоёрт нь бол эдийн засаг, гуравт нь хүн ам зүй.
энэ гурван параметрээс гадна бас энийгээ дагаад маш олон хүчин зүйл задарна. Тэгээ энэ бүхнийг тооцож ижил эрсдэлт нөхцөл байдал болон боломжит нөхцөл байдлыг зөв тодорхойлж одоо орчин цагт энэ боломжийг яаж бүрэн ашиглах вэ гэдэгт л бид анхаарлаа туулах хэрэгтэй. Боломж. Үүний тулд эдийн засаг чухал. Газар зүйн байрлал тодорхой реалист өөрчилж чадахгүй. Харин эдийн засгаа бол бид максимум өсөх боломжийг энэ үед ашиглаж өрн дүр эдийн засгаас эргэж энэ нөөц баялагаа ашиглаж баялагын сан одоо бүх бодлогоо энэ рүү чиглүүлж ийж энэ эдийн засгаас эргэх нь л манай одоо хамгийн гол сөрөн төсөөлөх стратеги. Хүн амын хувьд бол харьцангуй залуу таатай байгаад байдаг. За газар зүй бол мэдээж бас асуудалтай хүндрэл бэрхшээлж байгаа давуу талж байгаа. Тэгэхээр эргээд эдийн засгаа өсгөх гэдэг нь бидний геополитикийн маш том чинь зөвлөх гэдэг нь гэж байлж тийм. Одоо харьцангуй сул талаа харьцангуй давуу тал болгож өгөх стратеги гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрнээс гадна мэдээж одоо хоёулаа түрүү нэг фанатизмын талаар яриад өнгөрсөн гадаад бодлого. Энэ дээр одоо манай улс төрчид ч гэсэн багтгүй зарим талаараа их сорилттой учирч байгаа байх. Нийгэм өөрөө шийдвэр гаргачдаас ямар нэг нийгэмч гэж те одоо нэг тодорхой хэсэг маань нийгмийн тодорхой хэсэг нь нөгөө когнитив дайны арга төртсөн ч гэх юм уу эсвэл үнэхээр оюун санаагаараа тиймч байгаа юм уу тийм хүмүүс маань шийдвэр гаргачдаас гадаад бодлогын нэг тийм тодорхой шийдвэрийг шаардж эхэлж байна. Эсвэл нөгөө талаасаа ерөөсөө хит фанатизмаар хандаад ирэхээр харьцангуй төвийг сагсч харьцангуй прагматик асуудалд хандангууд шууд нөгөө өөрийгөө эсрэгдлийг хүн гэж хардаг гэдэг ч юм уу те. Өөрийнхөө эсрэгдлийг бүр төсөөр хүн гэж хардаг ч юм ийм хандлагууд харагдаад байна. Тэгэхээр иймэрхүү хандлагууд өөрсдөө улсын төрийн гадаад бодлого аюулгүй байдалд хэр хүчтэй нөлөө үзүүлэх вэ? Ер нь арчилсан нийгэмд арчилсан улсууд тулгарч байгаа нийтлэг сорилт бэрхшээл бол энэ либерал арчиллын уналт. Энэ ч гэсэн тодорхой хэмжээгээр шийдвэр гаргах түвшинд нөлөөлж байгаа глобалчлалын даяарчлалын үр дүн нөлөө харилцан Европт ч одоо энэ байдал бий болж байна. За ингээд сонгуульд энэ тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Ийм учраас нийгмийн олон үзэл санал бодол дээр миний түрүүний хэлсэн нэг когнитив буюу тарих сэтгэхүйн нөлөөлөл үзүүлэх асуудал маань мэдээллийн дайны ч гэсэн гол үндэс тулгуур болчиход байна л дээ. Энүүгээр одоо жишээлбэл сонгуультай усуудад тулгарч байгаа асуудал зөвхөн сошиал медиа нийгмийн сүлжээт төдий биш мэдээлэл хиймэл оюуха бүхэн маань энэ шинэ орон зайг үүсгэж байгаа. За нөгөө талдаа энэ зөөлөн хүчний бодлого маань бүр сэтгэхүйн хэмжээнд хүрчээд байгааг жишээлбэл. Энэ нөгөө соёл иргэншлийн мөргөлдөөн буюу Clash of Civilization-ийн хаан танкны тодорхойлт маань жишээлбэл Америкийн одоо шашны эрхчлөөтэй исламын шашинтны улсууд эрхчлөөг хамгаалах асуудлыг одоо хинч хориглох боломжгүй тийм ээ. Энэ дотроо бол улсын төсөлтөн дотор хагалт зөрчил үүсгэж болохгүй гэж бүгд үзэж байгаа боловч энэ хүний нөгөө ихтгэл үнэмшлийг яах вэ? Тийм шүү дээ. Энэ сэтгэхүйн дайнд нөлөөлж байгаа нөлөөллийг яах вэ тэгвэл? Энэ хэн өдөртөн чиглүүлж байгаа хүч нь хаана вэ гэдгийг үзэж байгаа. Ийм учраас энэ хэмжээгээр монголчууд бидний ялангуяа тийм хэрсүү байж асуудалд нухацтай хандж иж ялангуяа манайх шиг юм жижиг улсын хувьд жижиг ч одоо цөөнхөн хамтаа улсын хувьд бодлого их тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр та түрүү хэлсэн л дээ бид нар бодит байдал дээрээ тулгуурлал бодлого явуулах хэрэгтэй. Өөрийнхөө эрх ашигыг харах хэрэгтэй. Ганц манайх биш ерөөсөө эрх ашиг харсан л хождог тийм. Ер нь бол одоо Америкийн нэгдсэн улс цор ганц гэрэлт одыг шүтнэ тэр нь үндэсний ашиг сонирхол юм а гэж одоо Кеннедигийн үеийн Америкийн батлан хамгаалахын сайд Роберт Макнамарагийн хэлсэн алдартай үг байдаг. Тэгэхээр иймэрхүү үгнүүдээс ч юм уу харахад бид нар нөө үндэсний эрх ашиг гэдэг юм а дээдлэх ёстой гэдэг ойлголтыг бид нар яриа л хэлээ л тийм. Гэтэл үндэсний эрх ашиг гэдэг зүйл өөрөө яаж тодорхойлогддог юм бэ? Юугаар тодорхойлогддог? Тэгээ Монгол улсын үндсэн хууль ингэж хэлдэг. Монголын ард түмэн бид Монгол улсын эрхчлөө тусгаардахад газар нутгийн бүрэн бүтэн байдлаа одоо эрхэмлэнд эдэлж тийм ээ үндэсний өв уламжил шашин соёл уламжлаа одоо эрхэмлэн хүндэтгэж тэгээд дэлхийн нийтийн хүн төрөлхтний нийтлэг олд амжилтыг хүндэтгэж ингээд хүмүүлэг иргэний арчсан нийгэм байгуулна гэсэн юм эрхэм зорилгоо тодорхойлцсон. Тэгэхээр үндэсний язгуур эрх шиг гэдэг бол эндээс тодорхойлно л дээ. Эрхчлөө тусгаардахад нь газар нутгийн бүрэн бүтэн байдал одоо газартаа эх оронтой байж иж
Монгол хүн орчинд. Ингэж Монгол хүнийхээ хэршгийг хамгаалах хэрэгтэй. Энэ бол Монгол улсын язгуур хэршиг. Монгол хүний язгуур хэршиг бол Монгол үндэстний Монгол улсын язгуур хэршиг. Ийм учраас бол хүн болгон эх оронч байх сэтгэхүйн нөлөөллийн арга хэмжээг ус болгон авч ирж болдог. Америкийн нэгдсэн улсын кино болгон дээр Америкийн далбаа гардаг гэж би сонссон юм байна. Тэгээд данхны 70 тухамсарт бол эх оронч үзлэх хэдийгээр тийм олон үндэстний ясны олон шашин соёлоос тогтдог ус боловч Америк гэдэг үзэл дээр Америкчууд бүгд нэгддэг. Тийм ээ. 9 сарын 11-ний үйл явдлын дараа залуучууд бүгдээрээ тугаа бараал гудамжинд гарч ирсэн Америк залуучууд. Тэгэхээр энэ үзлийг бол дэлхийн улс орнууд бол тодорхой болготойгоор язгуур хэршиг хамгаалахын бодлогыг хүнийхээ тарих сэтгэхүйн байна. Тийм учраас Монгол улсын язгуур хэршиг тусгаар тогтнол бол одоо орчин үеийн геополитик өөрчлөлт нөхцөлд когнитив буюу сэтгэхүй тарих сэтгэхүйд нөлөөлөх хэмжээнд одоо орчин үеийн геополитик зөрчилдөд хүрсэн учраас хүн болгон оюун сэтгэхүйдээ эх оронч байх явдал нэг ялангуяа төрийн албан тушаалтнууд зөвхөн эх орны хэршиг дээдэлдэг энэ хатуу бодлогоо бүх үйл ажиллагаанд тод томор харуулж ажиллаж авах хэрэгтэй. Зарим нь ярьж болдгүй юмуд байна. Дэж. Гэхдээ цаана нь бол ийм үндэсний язгуур хэршигэд хэлсэн бодлого явуулж байгаа. Тэгээл бүгд ойлгож байгаа хэрэгтэй. Тэгэхээр үндэсний эрх ашиг ашиг сонирхол гэдэг зүйлд нь хамаарахгүй асуудлыг бид нар бас хэд их оролцох гээд гадаад бодлого бол мэдээж үргэлж сорилтын дундуур явж байгаа. Нэмж сорилт бий болох гэдэг шаардлага бол бас байхгүй гэдэг ойлгох хэрэгтэй тийм. Тийм учраас монголчууд бас их түүхээр нэгдүгээр бахах хэрэгтэй. Бид дэлхийн агуу их түүхийг бүтээсэн ард. Гомлёв Савицкий хоёр бол Монголын төр засны онол үзлийг маш их дээдэлдэг байсан хүн. Эдгээр тухайн үед үзэл суртаа байсан ч гэсэн Владимир Цов ч гэсэн тэр нугурдгүй мугурдаг Чингис хааны үзэл бодлогыг маш их ярьсан. Яг үзэл суртлын үеэс одоо дотор Монголын дарлал гэдэг байсан үг бол одоо өөрчлөгдөж байна. Тэр дэлхийн хөгжилд монголчуудын явуулсан хувь нэмэр бол бас маш их энэ дургуны замаас ихсүүлээд тэгэхээр Илхаант улс байна тийм ээ. Илхаант улс байна. Энэ Алтай дамс улсууд дотор соёл хэлний маш том хэлхий холбоо тогтсон. Сайн нэрэ Алтай дамс орнуудын одоо түншлийн уулзалт гэдэг боллоо л доо тий. Том зочд бангийн мөнөөс эхлэл ирлээ. Алтай дамсан гэдэг энэ орон зай чинь өөрөө бас нэг талаасаа Монголын геополитикийн орон зай, Монголын гадаад бодлогын орон зайг хэлж байгаа гэдэг юм. Одоо хүмүүс бол юу гэдэг юм манайх бол нэг бол хоёр хөрчтэйгээ харилцсан эсвэл 3 хөрч гэхээрэл одоо барууны өндөр хөгжилтэй орнууд Япон солонгостой харилцсан гэсэн нэг тийм хязгаарлагдмал байдлаар харагдаж байна. Тэгэхээр Алтай дамсан түншлэл гэж энэ яриад байгаа чинь манай нөгөө нэг гадаад бодлогын орон зайд хэлж байгаа нэг арга мөн үү? Вэрээс манай 2011 онд бодлогдсон гадаад бодлогын үзэл баримтлалд манай 3 төрч хөрчид одоо Турк улсыг нэмж оруулсан байна. Нэр заасан тийм. Нэр заасан байдаг. Нэр заасуулсан. Энэ улсыг хурлаар батлагдсан бодлого. Хоёрдугаарт ер нь бид Алтай гэдэг нэг хэл соёл байна. Алтай судлал гэж том соёл байна. Нэгдүгээр Алтай хэлний хувьд нэг язгуурт. Одоо нэг бүлэгт багтдаг. Уйгур Монгол Түрк 3 хэл 6000 жилийн өмнө салсан гэж зарим хэл шинжээчид үздэг бол орчин үе жишээлбэл одоо Киргиз улсын парламентын дарга ирлээ. Тэгэхэд надад бол Киргиз 20,000 үг монгол үгтэй адилхан байна. Хөхүүр гэдэг үгнээс хавуулаад одоо эртний яриа хэллэгүүд маш олон ижил төстэй үгнүүд байна. Бид нар бол илүү перс хэлний нөлөөнд орсон. Монгол хэл бол мэдээж тодорхой хэмжээгээр манж төвд орос хятад гэдэг хэлний нөлөөнүүд орж ирсэн. Нөгөө кирилл бичиг авахар чинь дуудлага бас өөрчлөгдсөн. Тэр үздэг. Ийм юм байна. Жишээлбэл Киргиз харгас нуураас хэрэгсүүр гэдэг киргизүүр гэдэг энд мэдний нутаг байсан гэж үздэг. Ийм чиг хандлага байна. Тэгээ хэлний хувьд бол одоо маш ижил төстэй. Энэ лингвистүүд хэл шинжээчид судлаад маш олон ижил төстэй талуудыг одоо туваа киргиз соёл хоёр үндсэнтэй адилхан, киргиз хэл, казак хэл хоёр ойлгодыг 90% адилхан, казак хэл, Азербайджан хэл хоёр 80-90% харилцаа, Азербайджан турк хэл хоёр бол шууд ойлгоцдог 90%, 199% баг адилхан хэл гэдэг. Ингээд хэлний ингээд дамсан өөрчлөлт хөтөл төр Илхаан тусаас өмнөх үеийн холбоонууд байна гэж үздэг бол соёлын үед одоо Талас Зүч хааны их хуралдаа болж исэн одоо Зүч хааны
800 жилийн Казахстан улс тэмдэглэх гэж байна. Зөвхөр Чингис хааны өмнөх үеийн холбоо, дараах үеийн холбоо бүгд Алтай хэл соёл язгуурт холбоотой. Алтан цагаан толгой гэж одоо Алтай алфавит 4-ний бичгийн хэл соёл байна тийм ээ. Тэгээ яагаад Чингис хаан уугур бичгийг уугур татаа тунгаагаар бичиг үсгэх зохиолгосон. Уугур Монгол хоёр хэлний хооронд маш төстэй байсан учраас эртний Монголын улс төвчний хэл одоо баруун Монгол аялах хэлтэй зүүн Монгол хэл аялбуудтай маш төстэй үгсгнүүд байна. Орчин үед бидний хэл бол ингээ байнга өөрчлөгдөж яадаг сэтгэхүйн бүтээгдэхүүн юм шүү дээ тийм ээ. Өөрчлөгдсөн. Тийм учраас энэ бол тийм сэтгэл зүрхний нэг холбоо байгаа. Бүгдээр нүүдэлж усууд. Дэлхийд дээр гэрт амьдардаг 3 үндэстэн байна. За. Гэрт одоо юуртаа гэдэг гэрт амьдарсан. Киргиз, Казак, Монгол гов. Энэ бол нөгөө транс алтай холбоо гэдэг үл шүү дээ. Алтай дамс холбоо бол бид эдийн засгийн хувьд, соёлын хувьд, аялал жуулчлалын хувьд хамтын ажиллагааны том потенциалыг нээж байгаа. Харин тийм байна. Би сайн нэг богиномжлыг үзээд тэр нөх хэлний хувьд орон орны хүмүүс ингээ жимсний нэрийг өөр өөрсдийнхөө хэлээр хэлж ирсэн байхгүй. Тэгээд Төв Азийн Тажик байсан уу, Киргиз байсан уу нэг залуу нэг 4 жимсний нэр байсан. Лавл Тарвас гэж хэлээ, Үзэм гэж хэлээ. Ер нь хэлний хувьд бол их тийм хол хэлхий холбоо одоо хүртэл байгаад байна л та. Тий. Одоо энэ бол ингээд ургамлын галтай нэр дээр зүйтэй гэж байна. Тэгтэл зуд гэдэг үг ба шүү дээ. Тий. Одоо сая бид нар зуудад нэр хөтлөө. Казак хэлний зуд, Киргиз, Казак хоёрын төлөнд зуд гэж нэрлэдэг. Зуд гэдэг чинь гэхдээ англиар бол байдгүй тий. Монгол шууд монголоор бичээд гэсэн юм. Ингээд 3 хэлэнд байдаг үг учраас англи хэлэнд шинэ нэр томьёолоод одоо зуд disaster гэдэг. Зуд disaster гэдэг нэрлээд нүүбийн ойлголтод шинэ үг болоод бас л бид дэлхийн хэлний хөгжил хувь нэмээр оруулж байна. Зуд гэдэг үг нэмчихэж байгаа монголчууд Казак Киргиз хоёртойгоо нийлээд гэсэн. За тэгэхээр хоёулаа эргээд нэг ашиг сонирхол эрх ашиг гэдэг зүйл рүүгээ эргээд ороход ер нь манайх монголчууд за ер нь монгол хэлтгүй ингээд ер нь гадаад бодлого мэрэгжлийн байх хэрэгтэй юм олон нийтийн санаа бодлолд нийцчих хэрэгтэй юм гэдэг нэг асуулт эндээс гарч ирэх гэдэг юм л да. Одоо жишээлбэл 10 жилийн өмнө болсон Brexit гэдэг үйл явдлыг бид нар мэдж байгаа. Бүх ард түмний санал хураалтаар гадаад бодлогын маш том шийдвэрийг Их Британий засгийн газар гаргасан. За түүнээс үүдэлтэйгээр Европын холбооноос гарах үйл явц бол 4-5 жил одоо сунжрах юм процесс үүссэн. Тэгэхээр манайх нэг талаасаа та түрүү хэлж чинь либерал ардчлал дээр тулгамж байгаа бэрхшээл нийнэ гэж. Ер нь ардчилсан орнууд нийтлэг тулгамдаад байгаа асуудал ч байж магадгүй. Нийгмийн сүлжээ хөгжичлөө. Ерөөсө хаанаас ингээд хүмүүс мэдээллийг амархан авдаг болчлоо. Медиа өөрөө их хүчтэй болчлоо. Тэгэхээр иргэн болгон гадаад бодлого мэддэг юм шиг, дэлхийн мэдээтэй танилцдаг юм шиг болчлоо. Ийм болоод ирэхээр энэ өөрөө гадаад бодлого тулгамж байгаа. Ер нь гадаад бодлого эхний ээлжинд үндэсний ашиг сонирхолтой нийцэх систем олон нийтийн санаа бодлолтой нийцэж явах нь чухал. Эсвэл хоёулын хослол байх хэрэгтэй. Гэхдээ нэг тодорхой асуудал л доо. Ер нь гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогоос ургаж гарч байгаа хэрэгтэй. Тийм ээ. Дотоод бодлого бол нийт ард түмний эрхчид нийцсэн, төр ард түмний эрхчид нийцсэн бодлого гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхдээ түрүүний ярьсан дотоод бодлогод нөлөөлдөг хүчин зүйлүүд бий болсон. Тэр сэтгэхүйн дайны, мэдээллийн дайны, нөлөөллийн бүх арга хэмжээнүүд нь нөлөөлөд энэгээр сошиал зэгээр ямар ч хэмэл оюун ухаан бол одоо хүнийг яриулаад, дуулуулад, бүжиглүүлээд, зохиогоод ямар ч зохиомжч бай, зохиомжч юм явуулаад нийгмийг удирдах байвал нийгэм нөлөөлөд байвал тэрийг олон нийтийн санаа бодол гэж үзэх үү? Нийт Монголын ард түмний хүсэл эрмэлзэл гэж үзэх үү? Ийм учраас нөгөө зөвлөлдөх харчлал гэдэг бол нийт ард түмнийг төлөөлж чадах хүмүүстэй зөвлөлдөөд эрэг сөрөг талыг харьцуулаад мэтгэлцээнээр нотлох ницаах хоёр байр суурийг тэнцвэртэй баримталж хэрсүү ухаанаар шийдвэр гаргахыг бол зөвлөлдөх харчлал гэж байгаа. Тийм учраас хэрсүү байцгаая гэж байгаа. Нотлох ницаах хоёр талыг заавал асууж явах хэрэгтэй болж байгаа. Энэ юм бол юм. Түүнээс биш одоо хуучин бол үнэн худал хоёрын хооронд 4 хуруу зайтай гэдэг байсан бол зарим тохиолдолд ийм тухайн улсад нөлөөлөх бодлогыг дистратай маш нарийн шинжилгээ ухааны үндэстэй явуулах юм бол ард иргэдийн сэтгэлийг чиргүүлж болж байгаа жишээг олон улсын жишээн дээр харж байна. Тийм. Тэгэхээр бид тэрнээс хамгаалдаг хэрэгсэл бас байхгүй байна. Яг үнэ. Би 4-р үеийн дайны хэрэгсэл болцсон гэж мэдээлэл хэрэгсэлж байна. Энэгээр нөлөөлөд юуг шийдэж болох юм шүү дээ. Одоо олон төлд болоод өрсөлдөөн бий болж байна. Энэ дотор бас яг энэ хүчин зүйлүүд нөгөө газар зүүн цэвэр хатуу хүчин зүйлээс гадна олон багтаас гадна сэтгэхүйн хүчин зүйл бас нөлөөлдөг болж байна л гэдэг. Тийм байна. Хэмжээс нь илүү олон байна. Оюун санаа сэтгэл зүйн хүч. Бид нар нөгөө нэг
Pax Mongolica гэж ярьдаг. Pax Anglica, Britannica, Pax America гэл. Иймэрхүү юмнуудаас харах юм бол Pax гэдэг чинь одоо Монголын инх тайван, инх төр гэсэн ч юм уу тийм утга байх гэдэг байгаа шүү дээ, тийм. Монголын амар амгалан гэж. Тийм, амар амгалан ч юм уу. Энийг Рашидадын судрын чуулганда Монголын их амар амгалан тогтоосон гэж. Тэгээ нэг Монголын их эзэнт гүрний нэг хязгаараас нөгөө хязгааргүй одоо алттай хүн, эмэгтэй хүн зөв зүгээр ингэж ямар ч дээр молгойгоор зарчиж болно. Нөгөө торгоны замын аюулгүй, дэлхийн худалдааны аюулгүй ийм амар амгалан тогтоосон учраас асар баян хүч хэрхэллийг болсон. Тэгээд ЮН-ийн бичснээр хар хоромд бол одоо нүүдэлчин байсан энэ артам ямар их диваажин шиг баян задгалан тийм ээ тэр үнэтэй зарт дарс чихэр жимс одоо хамгийн үнэтэй юмда болгосон ийм баян гүрэн болвоо гэж гайхшин дуулцсан байгаа шүү дээ ЮН-ийн бол тийм ээ. Тэгэхээр тэр үед бол бүх татвар хар хоромд цуглардаг байсан. Тэгэхээр тэр Pax Mongolica, Pax America гэдэг зүйл дээр ер нь явж эндээс харахад нэг ийм дүгнэлт хийж болох гэдэг юм л да. Нөгөө жанжлал, манлайлал гэдэг зүйл чинь өөрөө инх тайвныг биш гэхэд доктортой байдлыг бий болгох юм шүү. Ямар нэг тодорхой жанжлагчгүй одоо олон төлөв рүү жишээлбэл шилжиж байгаа хуулийг ярьчлаа. Олон төлөв рүү шилжиж байгаа ийм нөхцөл чинь дайн зэвсэгт мөргөлдөөнийг илүү ихээр дагуулах юм бол жанжил манлайлал аль нэг хүчтэй улсын жанжил манлайлал өөрөө доктортой байдлын үндэс юм биш үү гэдэг асуулт гарч ирнэ. Олон улсын харилцааны онол ёсоор бол одоо дэлхийн нэг төлөвтэй байхад юу? Нэг улсын жанжил манлайлалд дор дэлхийд нэг Pax амар доктортой байдаг. Хоёр төлөвтэй болохоор баланс хангагдаад бас доктортой байж болдог. Хоёр талын тэнцвэр хангагдаад. Хоёр талын тэнцвэр хангагдаад. Гурван олон төлөвтэй болоод ирэхээр дайн байлдаан зөрчил гарцаагүй маа гэж байгаа юм л да. Хин хинтэйгээ яах юм бэ? Тий одоо зүүрлвэс нэг ангид нэг атман байлаа гэж бодъё л доо тий. Анги амар амгалан байх нь шүү дээ. Дабл стандарт байх нь тэр нь тэгтээ нэг үн цүүлийн асуудал болно. Нарчлал хүний эрхчүүд. Хоёр дахь тим онлолтой өвч дэлхийн лидер болох хэрэгтэй. Хоёр атмантай бол бас хоёр хуваагдаад тэгтээ арцсангуу ингээд нэг хай баланс олоод иж болно. Аянда тэнцвэр болтох хай. Олон атмантай болчихоор шүү дээ. Бус нутгийн эрх мэдлийн төлөө, ширээний эрх мэдлийн төлөө дайн зөрчилдөөн зайлшгүй гэж. Энэ Бисмаркийн үеэс үтсэн онолтой. Энэ дээр тулгуурлаад би бүр 10 хэдэн жилийн өмнө бол энэ дайн байлдаан зайлшгүй болоо нефтийн үйлдвэрээ байгуулах хэрэгтэй юм байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй юм байна. Ингэж бас өөрийн доктортой байдлыг хангах бодлого явуулах хэрэгтэй юм гэсэн онол дэвшүүлж зэгцэрх хөдөлгөөн гэдэг ном бичижсэн. Тэр ном дээр бол би 2015-6 онд бичсэн ном дээр бол дэлхийн олон төлөвтэй болоход дайн зөрчилдөөн зайлшгүй учраас зэгцэрх хөдөлгөөн өрнүүлж энэ бие даасан бол байдлаа бэрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг зэгцэрх хөдөлгөөн гэдэг юм байна. Дэлхийн байдал гэсэн нэгсэндээ зэгцэрх хөдөлгөөн л гэсэн. Тийм зэгцэрх хөдөлгөөн л ингээд ямар нэгэн байдлаар л ингээд хөдөлгөөн л яваад байна л гэсэн үг л болох гэдэг нь л дэлхийд дээр тий. Тэгэхээр олон төлөв тогтлоо гэж бодоод энэ одоо гарцаагүй болчихно гэдэг бол гэхдээ энэ бол Монголын хувьд бид нар мэдээж харьцангуй за яг жижиг улс гэж хэлэхээр бас жоохон зарим хүмүүс дургуулгадаг, дурамчхан байдаг. Бас үнэхээр түүхэн хүчин зүйлээ ч юм уу харуул бас оновчгүйч байж магадгүй. Тэгэхээр зүгээр манайх юм геополитикийн өгөгдөл нь ийм байгаа улсын хувьд нөгөө бодит байдал дээр хурлаад харахад олон улсын харилцааны систем бол мэдээж хувьсаад өөрчлөгдөж байгаа. Тэгээ биднээс хамааралгүй гэж бид харж байна. Тэгэхээр бидний ажил бол тэр тогтж байгаа, өөрчлөгдөж байгаа олон төлөв системд нийцүүлж бид нар бодлого боловсруулах хэрэгтэй гэж харах гэдэг тийм. Тэгээ Монгол улсын онцлог бол биш үү? Монгол улс жижиг улс биш. Монгол улс бол асар удам газар нутагтай. Дэлхийд ихний 20-д орох газар нутагтай. Францаас 3 дахин том газар нутагтай. Тэгвэл 3.5 сая хүн амтай. Дэлхийд дэр хүн ам хамгийн сэрэг суурьсан. Төвлөрөл бий болоогүй улс байхгүй. Одоо Улаанбаатар хүн амын төвлөрөл болсон чинь дүүжрэл агаарын бохирлог гэдэг асуудлаа живчихэд шүү дээ. Тэгэхээр энэ бол Монгол улсын онцлог юм. Дэлхийн бусад улсуудын хүндрэл нь болохоор хэд төвлөрлөн. Одоо хүн амын бууралт руугаа нөгөө динамик өөрчлөлт болж орж байна. Тэгэхээр энэ дэлхийн техникийн өөрчлөлт бол динамик өөрчлөлтөнд явж байна. Урьдчилан тооцоолох аргагүй. Байгалийн гамшигын давтамж нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлт явж байна. Энэ өөрөө бас геополитик хэрэгсэл болсон. Хүний хүчин зүйл демографикийн нөлөө өгч байна. Энэ өөрөө бас геополитикийн хүчин зүйл болсон. Ийм нэг олон хэмжээстэй болоод байна л да. Олон хэмжээстэй болохын зэрэгцээ усууч гэсэн олон векторны бодлого, олон чиглэлт, олон векторны бодлого явуулж байна. Одоо Төв Азийн улсууд бол одоо жишээлбэл C5 дээр нэмэх нь 1 гэж байгаа шүү дээ. Америкийн ашиг сонирхол
нөлөөллийг тэгж томьёолж байгаа бол 3 векторны бодлого гэж Төв Азийн бүс нутгийг Америкийн бодлого Төв Аз тодорхойлж байгаа бол Евразийн тэнхлэгтээ хуучин зөвлөлт холбоот улсын орон зайд эрх нөлөөгөө хуучиваар хадгалах гэсэн Примаковын онол дэлхийн олон туултай болж нэг гүрний жанжлыг нурааж олон туултай болгож нөлөөлөх хөгжүүлнэ гэсэн Примаковын онол Оросын гадаад харилцааны сайд, Оросын улсын гадаад харилцааны сайд гадаад хөрөнгөлийн дараагаас Примаковын онол Герасимовын онол гэж байна тийм ээ. Шинжилгээний дарга. Тий, Герасимовын доктрин гэж тэгвэл энэ орон зайд юм нөлөөтэй. За Бүгд хятад ард улсын C4 плюс 5-1 гэдэг бас одоо эдийн засаг дэд бүтц хөгжлийн зөөлөн хүчний бодлого орон зай ийм нөлөөллийн sphere of influence sphere of Liana гэсэн энэ нөлөөлийн бүсийн төлөвлөлүүд бол бас гадаад бодлогын нэг гол чиглэлүүд болж мөргөлдөж байна. Тал талаасаа мөргөлдөөд ашиг сонирхол бол угаасаа хоорондоо харшилж байгаа мөргөлж байгаа юм. Тэгэхээр бид нар энэ дээр бол за ер нь та бүхэн ярилцах сэдвүүд, ярилцах хэвээр цаг ч гэсэн ер нь бол мэдээж хязгаартай. Тэгэхээр нэлээд өгч юм. Гэхдээ би нэг асуудлыг бас танаас суухгүй өндөхгүй байж чадахгүй юм л да. Тэрний үгээр ер нь монголчууд сүүлийн таад судлаач байгаа хувьд Монгол улсын сүүлийн 30 жилийн гадаад бодлогыг харахад бид нар мэдээж нэвтрүүлгийнхэн та хэлсэн Ханс Морган тав хэлснээр гадаад бодлого гэдэг бол дотоод улс төрөөс ямар ч ялгаагүй тэмцлийн төлөөх зүйлээ. Тэмцлийн төлөөх одоо зурчилдоо. Гэхдээ гадаад бодлого ер нь өөрөө улс төрчөөд байдаг. Хит улс төрчөөд ирэхээр асуудал дагуулах гэдэг нэг. Эрх мэдлийн төлөө тэмцэлж байгаа тийм. Тэгээ эрх мэдлийн төлөө тэмцэлтэй. Тэгэхээр тийм тал байдаг. Ер нь тэгэхээр бид нэр гадаад бодлого улс төрөөс ангид байлгахыг, ашиг сонирхлоо дээдэлдэг байлгахыг гэж их ярьдаг. Ер нь сүүлийн 30 жилийн үйл явдлыг харахад бид нар тэгж чадж байгаа юу? Ялангуяа одоо нэг юм өөрөө хэмзэг болсон. Түрүүн хуулингийнхын ярианд хэд дурддагцсны дагуу фанатизмаар асуудал танддаг болсон. Бид нэр тодорхой зарим нэг айлчлалуудыг нэг айлчлалыг хүлээж авахд тухайн улс төрчийг шууд тэртлэг баримтлагч гэж цоллох хэмжээнд хүртэл ийм хэмзэг байна. Одоо тань дээр ч гэсэн нэг тодорхой жишээ байгаа. Өнгөрсөн намрын Оросын парламентын даргын айлчлал гэдэг ч юм. За одоо хэдхэн хоногийн өмнө Их Британий гадаад хэргийн сайд ирлээ гэдэг ч юм. Энэ айлчлал болгоны дараа бид нэг гадаад бодлого их тийм нөө фанатизмаар хандж байгаа хандлага яваал байна л та. Тэгэхээр энэ дунд Монгол улс гадаад бодлого өнгөрсөн 30 жилийн гадаад бодлогыг бид нэр яаж дүгнэх ёстой вэ? Бид нэр хийх ёстойгоо хийж зөв ажиллаж чадж байгаа. Ер нь Монгол улсын гадаад бодлого бол харьцангуй үр дүнтэй бодиттой үр дүнтэй ийм хэрэгжиж ирсэн. Ийм ч учраас Монгол улсын гадаад нэр хүнд өсөж олон улсын давцанд байр сууриа бол олж чадсан. Нэгдсэн үндэстний байгууллагын бүрэн эрхтгч юм болсон. Нэгдсэн үндэстний байгууллагын бүрэн эрхтгч юм бөгөөд хөрш орнуудтайгаа хэлийн ямарваа нэгэн маргаан төчлөг уусна гэдэг бол орчин үеийн дэлхийн ертөнцид одоо маш том давуу тал болсон гэсэн үг. Энийг манай эцэг дээдс манай дипломатууд хийж хэрэгжүүлж чадсан. Тэр утгаараа бол манай инхээ хэрэгжүүлсэн нээлттэй гадаад бодлого бол бодтой үр дүнтэй хэрэгж чадсан гэж дүгнжүүлнэ. Мэдээж манайхаас хамаарахгүй хүчин зүйлүүд олон байна. Яг үнэ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт яг л реалист одоо бодит чих хандлагын үед бид нар 3-4 хөршийн бодлогыг тодорхойлсон. Одоо өнгөрсөн 30 жилийн бодлого бол 2011 онд намайг гадаад харилцааны сайд байхад Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг шинжилэн баталж тэнд 3-4 хөршийн бодлогыг аль биесээр тусгасан. Тий. Яг үгээр нь тусгасан. Яг үгээрээ тусгаж улс орнуудыг заасан. Энэ нь бол хоёр хөршийнхөө эсрэг гэсэн агуулгатай зүйл огт биш бөгөөд харин одоо нэг зүүрлээс 3 хөлтэй ширээ илүү доктортой байна үстэй. 2 хөлтэй ширээний нэг ширээ нэг хөл нь доголдоод ах юм бол 3 дугаартай хахад чиглэж байгаа болохоос 2 хөршийн эсрэг огтхон санал зорилго агуулсан бодлого биш. Тэгэхдээ манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол манай 2 хөрш орн бөгөөд энэхүү тэргүүлэх чиглэлээ хэрэгжүүлэхдээ бид харилцааны түүх боломжлог хагалцж үзнэ гэдэг гадаад бодлого үзүүлэлт баримтлал орсон. Энэ бол улсын их хурлаар баталсан. Тийм ээ ард нөлөөлөгчдийн байгууллагаар 11 онд баталсан. Нийтээр дааж мөрдөх нэг цонхны бодлогын үндсэн зарчим гэсэн үг. Энэ дээр одоо янз бүрийн шүүмжлэл гарч болно. Гэхдээ бид гадаад бодлогын талаар улс үндэсээр нэг л цонхоор хардаг, нэг л үзэл баримталтай байх хэрэгтэй. Энэ батлагдсан. Энийг хэрвээ өөрчлөвл энэ дээр одоо академик маргаан мэтгэлцээ өрнүүлэх нь бол нээлттэй. Түүнээс биш аль нэг улсын эсрэг юм уу?
аль нэг улсын төлөө бид улс үндэстэн дотор хагалдаж зөрчилдөж болохгүй. Яг үнэ. Бид бол Монголын төр ард түмэн тангар өргөж, Монголын ард түмнэр хичээл дээдлэх гэсэн болохоос биш. Аль нэг улсын юм уу, аль нэг сөрөлдөгч талуудаа аль нэг талд орж тэнийг хамгаална гэж бид тангар өргөхгүй байна. Тийм учраас энэ олон шүүмжил сэтгэлийн ард бас мэдээллийн дайны үзүр битгий байгаасаа л гэж бид үзэж байна. Тэр сэтгэхүн, тарих сэтгэхүйд нөлөөлж байгаа энэ хуваагдлыг бол эрүүл саруулах ухаанаар харж чадаж Монгол улсаар шиг бид эрхэмлдэг энэ язгуур эрх шиг үндэслэлээ барьтлах хэрэгтэй. Тэрнээс биш бид ямар нэгэн байдлаар аль нэг төлөгийг барьж байгаа зүйл одоогор байхгүй байх ёсгүй гэж. Тэг байх ёсгүй. Нэг ялангуяа тангар үргэсэнд төрийн албаа агчид, улс төрийн албаа агчид бүгдээрээ энэ зарчмыг харуулж явах хэрэгтэй. Тэгээ эцэг нэг зүйл хэлж байна. Нөгөө улс төрөөс ангид гэж байгаа. Та хэллээ. Улс төрчид нь улс төр гэдэг үгийн утгыг алдагдуулсан болохоос биш. Улс төр гэдэг өөрөө шинжлэх ухаан байхгүй. Яг үнэ. Тийм ээ. Олон улсын улс төр гэж байна. Тухайн улсын улс төр гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр ард түмний эрх шиг нийцсэн төрийн болгох хэрэгжүүлэхийг л улс төр гэж нэрлэдэг. За баярлалаа танд. Таны цаашдын ажилд, за мөн судалгааны ажилд чинь онцлон бас амжилт хүсье. Тэгээд мэдээж одоо үндэсний эрх ашиг гэдэг зүйлийн талаар, за ер нь олон улсын харилцаанд үүсэж байгаа нөхцөл байдлын талаар, за хамгийн гол нь нэвтрүүлгийнхэнд бас хоёулаа хэлсэн. Энэ бол хувь хүний байр суурь, ямар нэгэн байдлаар Монгол улсын их хурал гэдэг юм уу, одоо мэргэжлийн байгууллагууд Монгол улсыг төлөөлж байгаа юм байр суурь бол биш. Хувь судлаачийн хувьд бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн. Танд баярлалаа. За баярлалаа. Таны ажилч гэсэн Global Talk гэдэг сэдвүүд нийцүүлж ярихыг хичээлээ. Тэгэхээр таны дэлхийн нийтийн чиг хандлагатай улс орныхоо хөгжлийг хөл нийлүүлэх алхуулах гэсэн энэ үзэл санаатай сайхан нэвтрүүлэлт оролцсондоо баярлалаа. Танд бас амжилт хүсье. Эмч учраас би таны урилгыг хүлээж авч өнөөдөр оролцож бас санал бодлоо солилцсондоо баяртай байна. Баярлалаа танд. Баярлалаа үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэлээ. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя.